өдөр бүр тохиолдож байдаг. Хуурамч байхаа албаар хийгээд гаргаж байгаа юм биш үү гэд лам амдаа уралдаад их ярьдаг да. Гэхдээ өнөөдөр бидний үзүүлэх гэж байгаа бичлэг бол жоохон ч гэсэн таны эргэлзээг арилгах байх. Одоо ингээд шууд бичлэгээ үзцгээе. Сүнсэнхүү Мартин Писторис бол чөлөөт веб дизайнер мэргэжилтэй веб хөгжүүлэгч, зохиолч хүн юм. Тэрээр 1975 онд Өмнөд Африкт төрсөн. 12 наснаасаа ямар өвчнөр өвчсөн тодорхой биш байдлаар 14 жилийг ямар ч хөдөлгөөнгүй орон дээрээ өнгөрүүлжээ. Нэгэн удаа сургуулиасаа гэртээ ирэхэд би энэ маш ядрангуй болж гар хөлн хөдлөхгүй болох мэдрэмж төрж байснаа хэд хоногийн дараа гар хөлөө удирдах чадхаа болж удаан хугацаагаар унтаж эхэлсэн байна. Ингээд үүнээс хэд хоногийн дараа комын байдалд бүрэн шилжжээ. Удаан хугацаанд хэвцсэн учраас эмч нар хүүг ухаан арахгүй бол гэрт нь байлгаж байгаад сүүлчийн замд нь өдөх бэлтгэлээ хангасан дээр байх гэж ээж аавт нь хүртэл хэлж байж. Тэгтэл хүү үхлийг сөрөн гарахын төлөө 10 гаруй жилийг тэмцэж өнгөрөөсөн байна. Тэрээр хийх хасаа орчинд хязгааргүй юм шиг сэтгэл төрдөг байсан бөгөөд хаашаа ч харсан аврал ирэх утгагүй санагдаж байсан гэж номондоо тэмдэглэн үлдээсэн байдаг. Нэг удаа ээжийнхэн "Хүү минь ингэж байхаар үхсэн дээр байх та" гэсэн үгийг сонсоод хизээч мартахааргүй чийжилсэн байдаг. Тэр үед аав нь хүүгээ байнга хасарч хооллож, цэвэрлэж, ямагт хажууд нь байж хүүгээ басгахын төлөө тэмцэж ирсэн байна. Хүү аавынхаа хажууд байхдаа "Аава, би энд байна шүү дээ" гэж хэлж байсан ч аав нь сонсдоггүй байлаа. Тэрээр 16 наснаасаа ухамсаран сэргэж 19 наснаасаа ухамсараа бүрэн олж авч чадсан боловч хараанаас бусд нь бүрэн саажилттай хэвээр л байлаа. Асран хамгаалагч Вернагийн түүний үгэнд хариу үйлдэл үзүүлэхийн тулд нүдэ аних үйлдэл ашиглаж байгааг анзаартал тэр бусад хүмүүстэй харьцах боломжгүй байв. Түүнийг Петрокийн их сургуулийн өргөжүүлэх болон бусад харилцааны төвд шинжилгээнд хамруулахаар явуулсан бөгөөд тэр эргэн тойрныхон талаар ухамсартай мэддэг гэдгээ баталж чадав. Ингээд үүний дараа эцэгхийн түүнд ярианыг компьютер бэлгэлж тэр биеийнхээ зарим дээд функцийг аажмаар сэргээж эхлэв. 2008 онд тэрээр эгч Кимихийн тусламжтайгаар эхнэр Жонатагаа танилцж 2009 онд тэд гэрлэжээ. Тэрээр Сүнсэнхүү хэмээх өөрийн намтрыг 2011 онд хэвлүүлсэн байна. Одоо тэрээр бусдтай харилцахын тулд байнга ярианы компьютерыг ашигладаг бөгөөд нэгэн компанид веб дизайнер ажиллахын зэрэгцээ бусад хосуудын адил эхнэр Жонатагаа аз жаргалтай амьдарч байгаа юм. Амьдрал гэдэг ямар үнэтэй болохыг хэн нэгэн ойлгоогүй байж болно. Тэгвэл та өнөөдөр эрүүл сарвал байгаадаа талархаж амьдраарай. Ингээд дараагийн онцгой зүйлээр уулзцгаая.